Газар дээр өөрсдөө эд баялаг бүү хураа. Тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүтгдэг. Улгаач эвдэж ороод улгаалдаг аж. Харин өөрсдөө эд баялагийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хэвэн хорхоо ба зэв идэж сүтгдэггүй. Улгаач ч эвдэж ордоггүй, улгаалдаггүй. Эд баялаг чинь хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд бас байх болно. Анх харахад зарим хүмүүс Есүсийг өөрсдийнхөө төлөө эд баялаг хуримтлуулахын эсрэг байсан гэж бодож магадгүй юм. Гэхдээ энэ бичвэрийг сайтар судалж үзэхэд түүний гол анхаарал хандуулах зүйл нь баялагийг хуримтлуулах хэсэг биш, харин түүнийг хаана хадгалах явдал байсан гэдгийг харуулж байна. Нийгмийн эдийн засгийн тогтворгүй байдал, дайн тулаан, шударга бус байдал, заллин мэхлэлт, аливаа зүйлийн төр зүрийг муудаж дороотдог шин чанар тэрч байтугай бидний амьдралын улмаас дэлхийн ямар ч баялаг үнэхээр найдвартай байдаггүй. Гэхдээ үүнээс ч илүүтэй өгвөл бидний эзэмшдэг бүхнээс салгах болно. Хэрэв бид баялагаа өөр мөнхийн амьдрал руу төрүүлж илгээж чадахгүй ба шүү дээ. Энэ л Есүсийн хэлж байгаа зүйл юм. Тэрээр хэвэн хорхоо ба зэв идэж сүйтгдэггүй, улгаач эвдэж ордоггүй, улгаалдаггүй. Тэнгэрт эрдэнсийг өөртөө хураахтун гэж зарлагдсан. Тэрээр надад зориулж тэнгэрт эрдэнэс цуглуул гэж хэлдэггүй. Харин оронд нь тэнгэрт эрдэнсээ өөртөө хураахтун гэж хэлдэг. Есүс өөртөө эрдэнэс цуглуулахыг эсэргүүцдэггүй. Харин бид үрд алга болно гэдгийг мэдэж байгаа энэ газартаа хуримтлуулах мунхаглалын эсрэг байгаа юм. Есүсийн хэлснээр зовлон зүдгүүрийг намжааж бусдыг авралт хүрэхийн тулд бидний хөрөнгө оруулалт хийсэн бүхэн тэнгэрт хадгалагдаж биднийг хүлээж байдаг. Дэлхийд хураасан бүх зүйл алга болно. Харин тэнгэрт хөрөнгө оруулалт хийж тэнд байхаар төлөвлөж байгаа хүмүүс бүх зүйлээ буцааж авах болно. Энэ бол эрсдэлгүй хөрөнгө оруулалт юм. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө өөрсдийн хүслээ адагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.